Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би та бүхэнд нэг наснаас дээш бүх насны хүүхдүүд идэж болох паста хийж үзүүлэх гэж байна. За энэхүү уургийн өндөр агуулмжтай пастаг бол хүүхдүүд маш амтархан иддэг байгаа. Арцаа танилцуулъя. 100 г гомон орж байгаа. За өнөөдрийн миний сонгосон гомон бол кино будаатай, томаттай гомон сонгосон байгаа. Та бүхэн өөрсдөндөө байгаа гомонгоо ашиглаж болно. Тарагийн орцуудаа танилцуулъя. 150 г тараг, 100 г сүүн крем, за эсвэл сүү ашиглаж болно. За 30 г мөөгөө жижиглэж хэрчсэн байгаа. Мөн хатаасан мөг бас ашиглаж болно. Дараагийн орцонд пармезан, бяцлаг, за ийм нутаг сир бас ашиглаж болно. За 1 ширхэг сармис, 1 г одоо персил, 2 г тос орж байгаа. За эхний ээлжинд бүгдээрээ гомонгоо 1 удаа цэвэр усаар зайлаад угаагаад өгье. Дараагийн алхам бол 1 литр ус тоогоондоо хийгээд буцалгаад гомонгоо 8-аас 10 минут чанана. За гомон болгоны төрлөөс хамаарч чанах хугацаа бас өөр байдаг. Чанаж байгаа гомондоо бага зэргийн давс хийж болно. За гомонгоо чанжаа хооронд бүгдээрээ бусад орцуудаа болгоё. Тогоогоо гал дээр тавиад бага зэрэг халаасны дараа тосоо хийгээд сармис болон мөөгөө хийж бага зэрэг хуураад дараа нь сүүгээ хийгээд 5 минут орчим буцалгана. За энэ хооронд гомон маань болсон учраас гомонгоо шүүж аваад хүүтэн усан цайлгүйгээр шууд одоо орцуудаа хооронд нь холих хэрэгтэй. 5 минут орчим буцалгасан сүүн кремийнхаа галыг унтраагаад таргаа хийн. За таргаа хийгээд пармезан бяцлага хийж уустал нь сайн хутгаж өгнө. Дараа нь галаа асаалгүйгээр бүх орцуудаа халуун плеткэн дээр байлгаад сайн холиод хутгаж өгнө. Бэлэн болсон паста маань 2 хүүхдийн порц болсон байгаа. За ингээд миний бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.